Хүүхдээ унтчихгүй явдаа. Юу хийчвдээ. Сайхгүй хуушуур хайж идээд зургтаа үзээ суучих газар. Юу хийчихв? Зэ Евсүүлээ бомбтой амнаас аяллаа эхлүүлж байна. Бомбтой ам налаагаас салаад ориглоор доошоо уруудаад явдаг зам байна. Унтраад юм уу чи хэлчихсэн тийм. Энэ яг л дээр бол мэдээ явсаа тийм. Баримтжуулаад байгаа гэж. Селфи ирээ. Та өөргөө харуулна шүү. Бай тараарай хаа. Өнцгөө аваад ирээ. Ингэж мэгэр. Хазаараа манай авчихад бай. Ингэж мэгэр. За. Эсвэл Хан цогц юм явлаа тийм. За. Энд ийм олсон дээгүүр алхалтай сургуульд идэх газар юм уу? Гэмээр газар байна. Тэр нэг юм гүйдэг хүмүүсийн дотор өөх мөөхөн гэж юм байдаг юм шиг тийм. Ингээд юм хаасаа нэг юм жимслэг. чи янгир юм хэлж үзсэн. Тэрээс өөх юм шиг ба. Бүрээсээ харна. Янгир яг тэгдэг юм уу махан нэр нь? Хан тийм юм. Гөрөөсүүд яг тийм мэддэг шүү дээ. Арцаг харна. Тий. Гөрөөс чи бас юм ширхтээ яг шиг ширхтээ юм Тийм. шүү дээ. Тий, ерөөсөө Гүйдэг хүмүүсийн мах яг тийм баха. Тийм махтаа бол янгирийн мах бол өстой амар аргуу тийм арцаг харна. Зээрний махаар тушонк хийх тэр бас айгуу гоё болтгий л шүү дээ. зэр мэрч яах вэ? Зэр чи. Гөрөөснүүд бол яг Зээр дараа яах вэ? Бидэрт арай өөхтэй шүү дээ. Тэснэ танилч зэр байх. Халууцаа цамцаа тайлсан. Өндрөө алтаа тийш буусан. Нуруугаараа явчихсан. Яагаад гэсэн чинь. Энэний цаана том хад байгаа гинэ. Заавал тойрч гарахгүй бол. Дахиад өгсгөндөө. Мэдээ юм бат авъя. Усууд байгаа шүү. Том байгаа айгандаг аваа. Авъя тэгвэл. Баахан ялан юм авсан чинь. Сүүл бишээ гол таарахгүй. Эсвэл улбар шар тий. Та нар энэ уулын күртүүнүүдийн дотор тал нь улбар шар байдгийг мэднэ шүү дээ.
нэг эрэгтэй үед эргүүлж хараад байгаа өмсчдэг. Болбор шар хүрдэг. Доторны тод өгдөг байдаг. Ингээ модон дотор явж байхад Сансгууд байж модон тэр шармаар юм. Өвлөл айгуусан. Онгоцны хар хайрцаг марцаг гэдэг болбор шар өнгөтэй байдаг. Олоход амархан. Тэгээ хар хайрцаг өнгөс автоматар хар хайрцаг гэж боддог. Ирвсэнд ингээд манай маад нөгөө шөнө мөр дотор ирвс орж ирсээр байгаа хашраагаа. Тийм тэгээ нөгөө ирвсийг ч алдахгүй. Хөлтэй тий. Тийм тэгээд улсаас төрөөс мөнгө өгөрчгээд нөгөө юг нь өгөх. Ирвс хамгаалах сангаас уг нь хөндлбөр өнтер гэж юм байдаг шүү дээ. Тэрийг хөлж боддог. Ирвс гэхдээ өндөр хот руу ороод барьчих юм уу? Зайлшгүй их гэж баригдсан юм уу? Өөрөө албаар ингэж хойно ингэж юм уу? Энэ иргэсэнд баригдсан. Чи ирвс орж ирэх байхгүй юу? Ирүүстэй тийм амар ихээр нэддэг юм уу? 2 3 Тэгэхээр нэдэхгүй. Сэглээ ичтэй юм уу? Хоолойг ингээд нэг хит хит ингээд багалзуурдаад юу очиад өөрөө ингээд ухаалтаад унах. Ирвс үү? Тийм халуун цус орсон дараа Чи ингэ хар тавьсан юм. ингээд хашаа дотор байж байгаад нөгөө Тийм үү? Өдөр хадсан хонио анги аваад явдаг юм уу? Чи тэр зургийг авсан тийм биш юм байгаа юм. байсан л да тухай. Хоньны цус сороод тэг ухаалтчтэй юм уу ирвсэн өөрөө? Нөгөө хитэн малын хитэн антиг цус ороо. Тэр чинь ганц барьснаа яадаг юм уу? Сэглжтэй юм аа. Тэр чинь тэгвэл Тэр чинь ингэдэ юу яадаг гэсэн ингээд хотоор нь ингээд тавьчихсан бүгдийг хөвтүүлдэг гэж байгаа. Тийм нөгөө цусын сороод бод. Сонин Тэгэхээр бүр малчид бүр махын идэхгүй цусын сорол хайчтай юм те. Тийм тэгээ яг зарим хүмүүс аллаад нуцаар тэгээд яг махын нийтэн Алхаараа яг яадаг юм. Одоо чон шиг нэг зарж борлуулдаг шүү дээ эдэрхтнэр. Үгүй хаа. тэгвэл алууд нөгөө нэг 25 Оо юм уу? эрүүгийн хойд нэг зүгээр ялтай Баг шорон суухаар Дахан цаац амтан гээ бүр амар улаан номонд цаагаад нэг зарж барьдаг уу магшуудын одоо юу гэдэг юм. Тэр чинь тэгвэл амар хортой амт юм те. Тийм байна. яс үсэн зар. Гимгүү амт юм болов гэсэн. Тэгээд чонж өгсөн тэгээд Тийм байна, тийм байна. хэд ингэчихэд нэг Айгуу хортой. тэр эрүүгийн аваас дадлага хэлэх. Шанаас нь гаргаад туугаад явна. Юу амар зэрдэг юм бэ? Буугаа шүү дээ. Чонод ухаатай. Хагаас ингээд талдаар харьцсан хоныг ингээд хот руу нөгөө давж ороод тэгээд нөгөө хончин ингээд нөгөө хаалган муу уулзаад ингээд аваад гахаар нөгөө туусааргаад ингээд нөгөө үүрнийхаа тэр хавьж очиод тэгээд Тэгтээ нэг чон уу 2 3 чон уу? 2 чон нэг чон тэгээд нөгөө замдаа нэг их идэхгүй заяа. За. Чонод ухаатай. Амар сэргэлээ. Амд очиод нөгөө бүр ятайцсан байна. 300-аад тань. 300 тэр ч гэх юм уу? Бас ажилтаа дурахгүй те. Хоньд ямар өргөмөр юм 300 удаад явж идэг. Хонь бол ер нь тэртээ зүйл өгөх заяатай шүү дээ. Хүнд идүүлэх үү, чонд идүүлэх үү гэдэг. Өргөмөр юм. Хоньыг бодсон чи өргөмөрлөө чамаас чон идэв шүү гэж байгаа өөрөө алаа. Чонод ер нь явж хамгийн эрүүл байглаараа байхгүй юу? Чадaltaан чадлаа. А хүн бол ай миний хорх хөөрхөн гэж Үсэж байд юм уу гэдэг. Би амьдралдаа 2 хуу удаа л Өдөргүй байна гэдэг чинь тийм сайн юу шүү. Бацин цацсан маа. Ах тэгтээ намайг харахад дандаа дээгүүр шалдан явж идэг гэсэн те. Уулан дээгүүр. шалдан гэдэг нь одоо дагаатайгаа явна. Дээгүүрээ тэгэл тайлцсан л явж. Нэг бол жилүүтгэхтэй арьсан жилүүтгэхтэй ч үлээ. Хон бичиг өгөх гэсэн нэр. Үуч юм. Цаана юм байсан юм. Тэгээ араас дээрээс нь юм уу сүү. Хитэн төцөө. Тэр цаана яг лав бичиг байсан юм. Тийм угаац энэ тэлтэн бичиг байсан угаац тэр. Дээр нь Нуус мөр байгаас. Нэмээд бичсэн юм шиг л харагдав. Нэмээд бичсэн юм шиг л харагдаад байна. Тийм. Цэцэгүн рүү ерөөсө гарч байгаагүй гэсэн тий. Одоо орой дээрээ гараад бүр тасархаа шүү дээ. Нэг цайдсан дотор орцсон юм шиг л харагдаад шүү дээ. Тэг хатан цайд шиг тий. Яг энэ юу гэдэг хатаа? Бомбот хат юм уу?
Энэ хүн тэгж зарж исэн гэж шүү гэл. Бороо орсон гэж. Бороо. Дээшээ харахгүй те. Дээшээ харахгүй малгайн доороо буур гэж бодсон. Өөр мөрийг танилцуулсан байгаа. Хайд мэдээ зүгээр. Вирус нараа гэдэг гуйлтай ангийнх. Жохон тийм эмоцтой танилцсан дараа. Та аймагтай жоо алдастай юу юу? Үгүй юу. Бараг ажиллахгүй гоохоо тий залгаа ярьж байгаа шүү. Гуулаад. Минас их гараа юм байна. Малгайгаар мэдээ хааж байгаа л Хан ирээсээ дуусгацсан юм. Наа гэрээ тоон руу харддаг байсан гэж чинь. Уул руу өдөртөө малаар Яасан бэ нараа минь. Хот. Өчигдөө ардан зогсчих юм. Тэг яг ингэ өө. Юмс наашаа. Гуймас. Одоо юм шавартай зам мамд ингээд ийм аим шиг ийм шавартай зам мамд алхаж байхад цас масан дээр ч гэсэн ер нь ууланд алхаж байгаа хүн урд хүнийхээ хөлийн алхаа хаан тавигдаж байна. Тэрийг маш сайн анзаарч хардаг байх хэвээр. Тэгж чадах юм бол ямар нэг осол гэмтэл даадаглаад гутал мутлаа норгох ч үт юм уу. Тийм юмнаас сэргийлж чаддаг. Тэрийг ер нь сураад авчвал зүгээр. Цэцэг үнэс бууж яхад жокийн юм зам байдаг. Модон дээрээ цэнхэр тэмдэгтэй. Цэцэг үний төр урхасаа хөрсөн ч гэсэн эргээгээд их тэнгэрээр бууж болдог юм зам байдаг. Жок гэдэг клубын тавьсан. Одоо юм модон дээр цэнхэр тэмдэгнүүд тавьсан байдаг. Тэгээ нэгэ дагах юм бол их тэнгэрээр буучдаг.
За ерөнхийдөө буух төхөөл байна. Нилээ хүн дэвтэр алхалт байлаа. Ер нь бол хөлийн уул амар өвдөж байна. Бас нилээ өлслөө идэх юм снэк жоохон бэлдэж явдаг байжээ гэж бодлоо. Тэгтээ яг манай клубийнхан гой юм гаргаж ирээд тэжгүй явчлаа. Тэгээд хамгийн амттай хоол ямар хоол байдгийг мэдэж авсан. Өлссөний дараа өлсөж идэж байгаад дараа нь идэж байгаа хоол хамгийн амттай хоол байт юм байна. Йоо. Тэрийг мэдэж авлаа. Ураг амьдралдаа өлсөөгүйгээр өлсөж үзлээ. Өөрийгөө жоохон зовоож ижил юм мэдрэх юм даа шин. Дээрэс нь нөгөө юу ярих гэж байна. Аз жаргалын гормон гэдэг допамин гэдэг гормон ихэнх нь бараг л мэдэх бах та. Бид нэрээ нөгөө нэг тархинд урамшууллын системээр олгогддог. Юм авах, юм хожих тий. Нэг тиймэрхүү юм хийсэн мэдрэмж, шинэ юмны мэдрэмж, тийм юмн дээрээс ялгардаг гормон маань. Допамин маань. Одоо ер нь хүмүүс бүгдээр допаминыг айгу энгийн хямдхан байдлаар ялгаруулж авдаг болсон байлээ. Утасны тоглоом, фаст фуд, тэгээд юу гэдэг те компьютер тоглоом. Тэгээд энэ болгоныг аваад ах юм бол бид нар энгийн юмнаас ерөөсөө аз жаргал мэдэрч чадхаа болждаг. Тэгээд тамхи мамх гээл хар тамхи гээл те зөндөөл юм байна дөө. Арх өшөө юу ч гэдэг. Тэгэл амархан гоё. Ерөөсөө л амархан гоё. Тэгээд тийм зөвлөлүүд маань бидний тархин дотор байдаг допамины рецептор гэж хүлээн авахч гэж одоо юм байдаг. Тэрийг маань энэ олон хямдхан допаминууд маань байн бөмбөгцөөр байгаа допаминаараа бөмбөгцөөр байгаа хямдхан юм хэрглэж, хямдхан юм хийж, амархан юм хэрглэж, амархан юм авч өөрийгөө амархан байдлаар зугаацуулж яагаад намайг заавал юм ярихаар салхилаад байдаг. Амархан байдлаар зугаацуулж явсараа багаад допамин рецептор гэдэг юм хатан гарчдаг юм байл шүү. Тэгээд хатан гарчаад ирэхлээр яадаг вэ гэхлээр догшин зэрлэг байдал давмгаалдаг юм байлээ. Тэр маань яварч хүлээн авахч маань хатан гарсны дараа цөрөг нөлөөлөх юм бол догшин хэрцгий зан авирыг тогтмол гаргадаг болчтой юм байлээ. Тэгээ тэр нь яаж ажиглагддаг вэ гэхлээр дотроо бодож байгаа сөрөг зүйлийг фильтргүүгээр хажууд тийшээ цацдаг. Дээрээс нь хайртай дотныхоо хүмүүсийг гомдоодог. Одоо юу гэдэг юм те. Тэгээ байж агаад амархан сэтгэлээр ундаг, юмнаас амархан шантардаг. Энэ болгомны маань ерөнхийдөө өдөр тутамд амьдралд бэхжүүлж ерөнхийдөө бат байлгадаг юм маань энэ энгийн зүйлээс аз жаргалыг мэдэрч сурах. Бас дээрэс нь хэцүү жоох өөрийгөө чаленжтай чадахгүй юу гэсэн юм дээрээс өөрийгөө жоохон сорж ингэж кайф авдаг. Энэ байдал маань бидний допамины ялгарлыг ерөнхийдөө тогтмол нормал түвшинд эрүүл байлгадаг юм байл шүү. Тийм учраас та бүхэн маань сайн бодно үз. Тэгээд бас сөрөг сэтгэл зүйчд гэж байдаг би олж мэдсэн. Тэднэр нь хаана байдаг вэ гэхээр нөгөө л нэг бидний хийгээд байгаа тэр донтоод байгаа тэр юмд маань байдаг юм байлээ. Одоо жишээ нь тоглоомн дээр ярихад цол нэмэх, даалгавар биелүүлэх тэ нэгнээсээ илүү гарах урамшууллын тийм системүүдийг тоглоом дотор нь оруулаад өгчдөг юм байлээ. Тэгээд ингээ яадаг вэ гэхээр
бид нар тэрийг амьдралтайгаа ялгаж салгаж холбож чадхаа болохоор ерөнхийдөө тэр донтолт гэдэг юм бүрэн ингэж автдаг юм шиг санагдсан. Тэгээд энэс салъя болиё гэж бодож ивэл ерөнхийдөө шууд болно гэдэг утгагүй маш удаан хугацаагаар хийсэн учраас тэрийг болох юм бол яадаг вэ гэхээр эргээгээд сүрэг гэм дагавар гаргадаг. Тэр нь юу гэхээр байн тийшээгээ харддаг, байн тэрийгэ боддог. Дахиад нэг жоохон шууд болчихлоор сэтгэл санаагаар уундаг. Дээрээс нь хамт тоглолтог байсан хүмүүс чи яасан хинэ тэрэ чи зээ болсон. Тэгээд тоглолтоо барил та, шоудил та, гарил та гэл уруу татдаг те. Ерөнхийдөө шууд гарах бол айгүй хэцүү. Тийм учраас шууд гарах юм бол сүрэг үр дагавар нь хүний аливаа юмд аппетит гэж байдаг юм байна л да. Аппетитаа одоо ерөнхийдөө хүчээр дарж яах гэсэн үг байхгүй юу? Тэгээд ингэж хүчээр дарагдсан хүсэл яадаг вэ гэхээр эргээгээд ямар нэг шалтгааны улмаас тесрэхлээрээ өмнө нь хэрглэж ирснээс илүүгээр донтож илүүгээр бүр маш хор уршигтай хэмжээнд бүр одоо амнаас амьдрал ах уу те юу гэдэг тэрэнд мэдгэтгэвч тэгж нөлөөлөхөөр эргээгээд маш гүн юм донтдог ийм хор хөнөөлтэй юм байгаа шууд бойлжхлоор тийм учраас аль болох те багаар төлөвлөгөөтэйгээр системтэйгээр ер нь болох юм бол болж болдго юм байлээ шүү. Одоо жишээ нь би бас хүүхд байхасаа эхлээд PC тоглодог байсан. Тэгээд бараг хэдэн жилч тоглосон юм те 10 хэдэн жил тоглосон. Тэгээд бүр ингээд найзууд угаасаа бүгдээрээ л тоглодог, масаараа тоглодог. Тийм эргээгээд тэрнээсээ гарахад маш хэцүү байсан надад. Тэгээд ингээд энэ бүхний учрыг ингээд ойлгоод ингээд ойлгоод ирэхлээр багаар юу н салж болдго юм байна. Багаар хайж болдго юм байна гэдгийг өөрийн биеэр ингээд мэдрээд хагас сайн болгонд ингээд бүтэн сайн болгонд одоо ерөнхийдөө өөрийгөө зовоох маягаар дээрэс нь бас нэг чөлөө цагаараа ном унших те. Тэгээд би бас давхар амтнд хижээдгийн загсыг баг 20 гаруй жил хижээж байгаа. Тэгээд удахгүй загсны юу оруулъя гэж бодоод байгаа бичлэг. Загсаа гоё тайлбарлаад. Загс юу н биологи талаас тайлбарлаж гоё ярих юм бол аюу гоё амтан, үржил, төрөл зүйл гэл усны температур, хооллолт гэл зөндөө гоё ярих юмтай. Тэрний талаар дараа би видео оруулнаа. За ерөнхийдөө тийм байна. Манайхаа одоо бол ер нь буух нэлээд төгссөн байна. Одоо энэ явж байгаа уулыг энэ нэг жижиг уулыг давчвал тэгээд харьлаа да. Оройд сар өөрөө зовоогүйгээр зовоолоо. Кайфтай байлаа. Маш их кайфтай байлаа. Зэбуса. Хөлгөөд хагаар руу Уйлмар л шүү. хагаар руу 20 км энэ дээр ямар ч 20 цаг 26 км юм уу? 26 км 32 м. 320 м. 320 м. Рекорд шүү дээ. Миний хувьд бол баг рекорд шүү дээ. Йоо. Асаа жоо чартаа. Хөлийн уул амир өвдчихэв. Бусдаас ч гайгүй л. Намайг таагалчаараа дээрээ. Би наадах чи юу? Та дуусаахан байна уу? Байн би авъя. Йоо. Ус. Ам цангаас хөрөхгүй яасан би. Ачаага яаж хөнгөлөхгүйгээ л. За баяртай манайхаа. Баярлалаа сайхан амарцгаараа. Баяртай сайхан амарцгаараа. Ороод өгнө чи бүртгэж штеп. Йоо. Асуултыг чи бүртгэж, рекордыг чи бүртгэж авах штеп. А би бол мэдээл байх. Одоо орондоо. Урдаалсан дээр орчихгүй те. Хард.
Нүхэж мөхнө гэж байдаг юм уу? За баяртай. За. Манайхаа баяртай гоё авиралт байла. Дараагийн дугаараараа уулзъя.